За сайн байцгаана уу? За манай Cappuccino Time подкастын дараагийн дугаараараа уулзж байна. За тэгээд энэ удаагийнхаа хөндөд зочноор Гурван гал эмнэлгийн үүсгэн байгуулагч Пүрэв Сүрэн захирлыг одоо урьж авчирсан байна. Тэгээд урлаг хүлээн авч ирсэнд маш их баярлалаа. Ирсэнд баярлалаа. Тий. За манай Cappuccino Time подкастын энэ дугаарыг манай хушхан брендийнхэн хамтраад хийж байгаа. За тэгээ манай хушхныг бол угаасаа одоо Монгол самрынхаа ач холбогдлыг таач мэдж байгаа, би ч мэдж байгаа гэдэг шиг тий. Тэгээд ийм хөөрхөн жижигхэн савлгаатай болоод гарцсан. Тэгээд ингээд цүгэндээ хийгээд аваад явах юм байна. Дээрээс нас ингээд кофендо хийгээд ууж болдог. Тийм бол нөгөө үлсэхгүй, өл даадаг. Ийм бас ийм гоё брэнд бид нартай хамтарч ажиллаж байгаа. Тэгээ хушхан брэндийнхэндээ баярлалаа. Тэгээ Пүрэв Сүрэн захирлыг асуурсан одоо шалтгаантай манай Гүрэн Академийн хамгийн ихний менежментийн хөтөлбөртэйг өөрөө ингээд бичлэн суралцаад баг хамт олноороо суралцаад тий. Тэгээ хүүхдээ ч гэсэн бас манай одоо Eton коллежийн хөтөлбөртөө сургаж байсан. Одоо ингээд гэр бүлэрээ сурдагаас уламжлалтай манай Гүрэн Академид. За тэгээд манай ийм одоо тасралтгүй суралцагч байгууллага хамт олноо тасралтгүй манлайлж суралцуулдаг. Өөр хүүхдээ ч гэсэн тасралтгүй суралцуулах дээр анхаарч идэг. Яалтчгүй манай одоо Гүрэн Академийн философитой нэгдэж байгаа. Дээрээс нь бас ийм эмхтэй бизнес лидер гэж би бол өөрийнхөө хувьд бол харж явдаг. Тэгээд тантай ингээд ямар ч хэлсэн Cappuccino Time подкастаараа уулзчаад маш их баяртай байна. Тэгээ яг нөө Cappuccino Time подкастын маань үндсэн зорилго манай ингээд сонсогч нар маань бол жижиг дунд бизнес эрхлэгч нар дээрээс нь одоо ингээд бизнесээ эхлэх гээд нэгээд одоо тэг яах вэ гэд ингээд явж байгаа хүмүүст бид нэр одоо туршлагатай захирлуудын ноу хавыг хуваалцдаг байгаа. Тэгэхээр манай Пүрэв Сүрэн захирал бол ингээ хүн болгон энэ тэндээс явдгөө те нэг хэл гараад байдгүй мөртлөө өшгний цаанд бүх ажлуудыг хийж яадаг юм хүн гэдгийг би бол өөрөө мэднэ. Тэгэхээр таас өөрийгөө товчхон танилцуулаа. Дээрээс нь бас ингээд бизнес эхэлжсэн туршлага хуваалцуулах гэж Cappuccino Time эхлүүл зүгээр юм болов уу гэж бодлоо. За баярлалаа. За бүх сонсогчдод энэ подкаст хүрэх өдрийн мэндийг хүргэе. За юуны төрөнд Гурван Академийнханда Cappuccino Time подкастнда урьж оролцуулсанд баярлалаа. За та бол надтай за зүгээр багш шавийн холбоосоор л уулзж ирсэн шүү дээ. Би хичээл заалгадаг байсан, хүүхдтэй заалгадаг, чиглүүлэг авдаг байсан. Өөрөөр уулзаж байгаагүй мөртлөө ингээд намайг ямар нямбай чамбай боддоор дүгнсэн юм бэ байгаад сонсоод сууж илаа. За би их барих эмэгтэйчүүдийн эмч мэрэгжилтэй амгаа ухааны их сургуулийг төгссөн. За тэгээд 95 онд амгаа ухааны их сургууль төгссөнөөс хойш ер нь өөрөө ч гэсэн цагтаа жижиг дунд бизнес эрхлэгч байсан. За Гурван гал гэдэг нэр маань болохоор гурван гэр бүл байгаа юм. Манай аав эх, манайх, манай дүүгийнх гэсэн нэг юм гурван гэр бүлийн гурван айлын гал голомт юм аа гэж анх бэлэгдэж өгсөн нэр одоо 30-аад жил болж байгаа. За тэгээд дүүгийн маань хүүхдүүд, манай хүүхдүүд гэ 5 хүүхд байдаг. Би одоо тэднийг гурван галын 5 дөлмин гэж нэрлэдэг. Тэгэхээр гурван гал маань анх гэр бүлийн бизнесээр эхэлж исэн. Одоо бол групп болоод тийм нэлээд олон чиглэлд үйл ажиллагаа явж өргөжж томорч байгаа юм бизнес байна. Яг одоо бол би өөрөө Гурван гал эмнэлгийн ерөнхий захирлаар ажиллаж байгаа. Ягаад тэгэхээр би өөрөө нөгөө бүр миний 6 настайгаасаа эхэлж өксөж мөрөөдсөн мэрэгжил маань эмчийн мэрэгжил. Тэгээд мөрөөдлөө биелүүлээд эмч болцсон байсан. Бизнес хийгээд явхаар надад одоо хийх ажил байсан, мөнгө байсан тий. Тэгсэн мөртлөө би нэг юм ингээд юм дутуу мэдрэмжтэй. Ягаад гэвэл бүр хүүхэд ах үе цагаасаа мөрөөдөж эзэмшсэн мэрэгчлэрээ ерөөсөө ажиллаагүй. Мэрэгчлэрээ бол нэлээд сурсан. Амгаа ухааны их сургуулаа төгссөн, их барих эмэгтэйчүүдийн эмчийн резидентураа төгссөн. Магистрантураа төгссөн. Тэгээд тасралтгүй суралцагч гэж таны хэлсэн үг гэдэг надтай яг тохирч байна. Би ерөнхийдөө бас өөрөө суралцах дуртай ч хүн юм шиг байгаа юм. Тэгээд нэлээд сурсан мөртлөө ингээ бизнес хийгээд яваад идэг мэрэгчлэрээ ажиллаагүй маань надад нэг тийм жоохон дутуугийн мэдрэмж өгөөд байсан юм бэлээ. Тэргээ би тухайн үед өөрөө мэдэрхгүй шүү дээ. Тэгээ 2000 онд бизнесийн ажлаар Польшд явж байгаад өвдсөн. Тэгээ өвдсөн чи харилцагчид маань нэг юм аяйгуу гоё хувийн эмнэлгээр үйлчлүүллээ. Тэгээ тэр үеийн манай өнөөдөр бол Монголын эмнэлгүүд бас арай өөр төвшөнд их гоё болсон шүү дээ. Тэр үед бол хэцүү байсан. Тэгээд тэр үед
тийм гоё хувийн эмнэлгээр үйлчлүүлээл бодож байгаа байхгүй юу. Яагаад Монголд ийм эмнэлэг байгуулж болохгүй гэж. Яагаад би энийг байгуулж болохгүй гэж. Яагаад би одоо энийг би хийх гэж болохгүй гэж ингээд тэр үеэс л миний одоо ёстой нөгөө дотоод галт үл маань сэрж хассан юм шиг байгаа юм. Айгуу тийм анх би эмчил болно гэсэн л халуун мөрөг одоо мөрөөдөлтэй зоригтой байсан тэрэндээ хүрсэн. Тэгээ тэрэндээ хүрснээс хойш яг ингээд бизнес хийгээд мөнгө олоод исэн болохоос биш нэг юм ассан мэдрэмжгүй те зориггүй болсон байсан юм шиг байгаа юм. Тэгээ тэр үеэс зорилгоо олоод тэрнийхээ төлөө явсаар байгаа. Би тэгтээ ер нь бол хилдгэлтэй хүмүүс миний эмчи мэрэгжил миний мөрөөдөл байсан. Миний эмнэлэгч гэсэн миний мөрөөдөл байсан. Тэгээ та нар тэгээ мөрөөдлийнхөө төлөө нөгөө өөрсдөө хичээ хөдөлмөрөл гэх юм бол мөрөөдөл чинь бэлдгэн штэ гэж би бас залуучуудтай хэлдэг бэлдэг. Зөв. Ямар гоё. Яг нөгөө бид нар бас нөгөө хичээл дээр бүхэж зэрэг ярьдаг байхгүй юу? Ер нь хүүхэдч бай, том хүнч бай, мөрөөдөж явах хэрэгтэй. Яг мөрөөдөж цаана нь зориг болоо, зорилго нь цаашаа үйлдэл болоо тэгээ бичдэг юм аа гэдэг ингээл нэг заадаг тааж бол мэдчихэл байгаа тий. Тэгэхээр та 3 гал эмнэлэг одоо бол 3 салбартай. За 300 гаруй ажилтнтай. Ийм том гэр бүл болцсон байна. За тэгэхээр одоо өнөөдрийн маань ингээд манаас нөөс капучино таймын сэдвүүд бас ингээд нэг юм хүрээний дотор явдаг. Тэгэхээр би бол бүрсүрэн захиралтай ажил даалгах сэдвээр ер нь яриулаас их зүгээр юм байна. Ажил даалгах, тэгээд эрх мэдэл олгох, тэгээ хүмүүстэй итгэх гэдэг нэг юм 3 үндсэн асуудал байна. За тэгээд бид нар яг нөгөө жижиг дунд бизнес эрхлэгч нартаас зөвлөгөө ингээд өгөөд явдаг. За хамгийн гол үндсэн одоо бидний хувьд одоо үүсэж байгаа асуудлууд гэх юм бол захирлууд нь бүх шийдвэрээ гаргадаг. За тэгээд захирлуудаа л хараад байдаг. Захирлууд нь л одоо өөрөө хамгийн маа ингээл хийгээгүйгээд байдаг. Зөвхөн захирлаас хамааралтай бизнес болчиход байгаа байхгүй. Тэгэхээр би пүүжэ захирлын хувьд баг шууд үндсэн гол яриандаа орчих эхлээд гэдэг шиг та ер нь одоо мэдээж компани үүсгэн байгуулсан, эмнэлгээ үүсгэн байгуулсан. За тэгээ хэдийн хугацаанд ингэж явж ээж энэ ажлыг чинь би ер нь хүмүүст зөв даалгаад ингээд дараагийнхаа шатанд гарах хэрэгтэй юм байна штэ гэдэг ч юм уу. Тэр одоо мессежийг гэдэг юм уу хизээ авсан бэ. Тэрнээс өмнө та энэ тэгэх ёстой юм байна гэдэг ойлголтыг ер нь хаанаас ав? Яаж мэдэв? Тэр поинтаас ярил. Ер нь бол нэлээд олон жилийн тэгээд туршлага их хугацаа орно. Тэгээд бас олон удаагийн амжилтгүй оролдлогоодын ардал нэг жоохон баримжаатай болно шүү дээ. За одоо анагаахын шинжилгээ ухаан гэдэг шиг энэ бизнес маань бас ингээд бүр тусдаа салбар шинжилгээ ухаан байгаад байгаа байхгүй юу. Тэгтэл чинь би ч одоо өөрөө их барих эмэгтэйчүүдийн эмч хүн бизнес рүү одоо яг үнийг хэлэхэд мэдэхгүй чадахгүй зүйлстэй маш их тохиолдож байсан. За тухайн үед бол бидний нэг давуу тал нь Монгол улсад дөнгөж нөгөө зах зээлийн систем тогтолцоо руу шилжиж орж байсан учраас тухайн үед бизнес эхлэхэд ингээд мэдрэмжээрээ хийгээд яваад хэн тууштай байсан те хэн мэдрэмжтэй байсан хэн илүү хөдөлмөрлснүүд нь бас ингээд бизнесээ дараагийн шат руу гаргаад ахиц гаргаад яваад ах нэг тийм боломжтой алтан цаг үед бид нар ажиллаж эхэлж байсан. За одоо бол ямар ч тийм боломжгүй. Одоо бүгдээрээ бизнестэй суралцдаг те бизнес маань одоо бизнесийн удирдлага боловч санхүүгийн удирдлага, хүний нөөцийн удирдлага гэх зөндөө олон чиглэл рүү салбарлаж шин. Тэгэхээр зэрэг энэ болгон дээрээ мэддэг чаддаг хүнтэй хамтарч ажиллах гих мэдчлээ ингээд улам нарийсаад яваад байгаа юм. Миний хувьд ажил даалгах эхлээд өстэй бүх юмыг өөрөө хийдэг байсан. За яг хизээнээс хэр 2006 онд 3 гал худалдааны төвийн захирал болсноос хойш одоо ингээд миний ажилдаг хүрээ ажиллах хүний тоо нэмэгдээд тэр үеэс эхлээд за энэ чинь ингэж болдоггүй юм байна штэ. Би чинь ерөөсөө зүгээр л өөрийнхөө мэдрэмжээр өөрийнхөө хар ухаанаараа тий яваад байсан юм байна штэ. Бизнес гэж өөр юм байна шүү. Би суралцах хэрэгтэй юм байна гэдгийг би 6 оноос олж харсан. Тэрнээс өмнө би эмчээрэл суралцаад яваад байсан байхгүй юу. Тэгэл мэдрэмжээрээ бизнесээ удирдах тий. Эмчээрэл сураал ерөөсөө бизнес суралцах ёстой гэдгийг тухайд ойлгоогүй байсан. Бизнес гэхдээ ингээ хараад тахаар эхний үед бол мэдээч хэрэг одоо үүсгэн байгуулагчийн захирлын ингээ мэдрэмжэн дээр тулгуурлаад таны хэлдгэртэй нөгөө мэдрэмж их хүч хөдөлмөртэй ингээ тулаа яваад тийм шиг аль нэг
төвшөнд очихороо яг тэр нь ингээд за яг энэ хэвээрээ ингээд байгаад ах юм уу? Эсвэл дараагийн төвшөнд гарч хүмүүстэй хамтарч ажиллаа даалгаж цаашлах юм уу гэдэг нэг ийм л point дээр л яг очтгийн юм шиг л санагдаад байгаа юм л да. Тийм. Тэгэхээр та ингээд ахаад одоо ингээд наривчлал би танаас асууна л да. Асууж байгаа бас үндсэн гол сонирхолтой зүйл нь таны өөрийн салбар чи өөр эмнэлгийн салбар. Тэ. Эмнэлгийн салбар дээр бас ажил даалгахын одоо онцлог гэж байна уу? Эсвэл бусад одоо та худалдааны салбарт ч гэсэн ажиллаж ирсэн бас юм одоо юу гэдэг ялгаагүй л байна уу? Тэгээ хүмүүст ер нь ажлыг ер нь одоо яг ингээл дитейлэл наривчлалтай ярмаар байгаа байхгүй юу? Тэгэхээр ер нь пүүжэ захирал хүмүүстэй ер нь яаж ажлаа яг ингээд нэг гоё даалгадгийг та яаж хүмүүсээ сонгодгийг тий энэ хүнд энэ ажлыг өгье гэдгийг та ер нь яаж шийддэг вэ? За ажил даалгахад мэдээж эрүүл мэндийн салбарын онцлог гэж байна. Гэхдээ яг ажил даалгах үйл явц маань бас нийтлэгч зүйл байна шүү дээ. За тэгэхээр эхлээд нийтлэг зүйл нь гэх юм бол за би өөрөө одоо дээд шатны менежер, захирал хүн одоо дунд шатны менежерүүдэд ажиллаа даалгах процесс. Энэ бол одоо ямар ч салбар байсан бүгдээрээ нийтлэгэл явагдана. За энэний бүр хамгийн гол чухал юм нэг бидний харилцаа болгоны ард, ажил даалгалт болгоны ард, хүн болгоны ард нөгөө хүний амь нас эрүүл мэнд байдаг. Энэ л ерөөсөө манай салбарын хамгийн гол чухал онцлог байдаг. За тэгэхээр ажил даалгахын өмнө бас энэ чинь нөгөө бизнесийн процесс үргэлжилж байгаа шүү дээ. Тухайн мэрэгжилтний ажилд сонгож авах, мэрэгжилтний ажилд дэвшүүлэх. Тэгэхээр зэрэг ажил даалгахдаа за би хэнд ямар ажлыг даалгах вэ? Би бол ер нь ажил даалгахыг ингэж л боддгийн. Тухайн байгууллага ажил даалгаж байгаа удирдлага, ажил даалгаж байгаа дунд шатны менежер хин хинэн ингээд аль талдаа хин эндээ ээлтэй, хин энд дуртай байхаар тийм төвшөнд ажил даалгах юм бол илүү үр дүн өндөртэй байгаад ах шиг байгаа юм. Тэгэхгүй бол хин нэгэн менежертэй ингээд дургуй ч юм уу үгүй бол за чи энэ ажлыг дааж хийснээрээ ийм үр дүнд хүрэх юм байгаамаа. Ингэснээрээ чи өөрөө ингэж хөгжих юм байхгүй. Энэ чамд ийм ашигтай. Байгууллагад эндээс ийм үр дүн хүртний ийм өгөөжтэй. Тэгснээрээ хэдүүлээ ингэж дараагийнхаа шат руу ингэж орох юм байгаа шүү гэсэн маягаар тухайн ажилтнтайгаа илүү нарийн тулж ажиллах, даалгах гэж байгаа ажлынхаа үр дүнг мэдрүүлэх, тэгээд өөрөөр нь хүлээн зөвшөөрөх. Тэгжиж л ажил даалгалт амжилттай болоод байгаа юм бол гэж би боддог. Тий, одоо нөгөө хичээлийн дагуул гэдэг шиг тий нөгөө нэгийг харьцах, нэг уулзалт хийгээд тий тэгээ та одоо яг ингэ хэлж штэ нөгөө хүмүүстэйгээ нэг бүрчлэн уулзаад утга учирыг нь тайлбарлаад хэлээд ингээд явдгаа гэд тий тэгэхээр нөгөө одоо манайх нь ажил даалгах дээр бас гаргадаг нийтлэг алдаа байт юм билээ бууж зөвхөн тэрний юу гэхээр зүгээр сууж хахаар энийг хийчих. Чи ямар их завтай агаад байгаа тий эсвэл нөгөө хүнийхээ яг хүсэл сонирхол цаашдын карьерийн ямар ч одоо сонирхлыг мэдхгүйгээр шал өөр ажил даалгаад авах ч гэдэг юм уу тий иймэрхүү байдлаараас аюух алдаа гаргаад тэгээд нөгөө тухайн хүнээ ингээд зөв анализ хийж агаад ажлаа даалгахгүй болохоор тэнд нөгөө гүйцэтгэлд сул тий нэг ийм зүйлс гараад байна. Тэгэхээр манай пүүжэ захирлын ноу хау энэ дээр яаж нэхэр хүн болгонтойгоо та тулж ярьд юм байна. Тэгээ өсөл сонирхлыг нь ойлгоцсон байд юм байна. За тэгээ мэдээж хэрэг тухайн хүнийхээ ур чадварт нь та мэдж байгаа юм чинь тохируулаад ажлыг нь даалгад юм байна. Ажил даалгахдаа нөгөө хүн бас энэ ажлыг хийж байгаа. Яагаад хийж байгаа вэ гэдэг тэр одоо ач холбогдлыг нь бас айгуу сайн ойлгоцсон, хаанаа хүлээн зөвшөөрсөн байд юм байна тийм ээ. Дээр нэмээд нэг тодруулаад хэлчихээд нөгөө тухайн ажлыг даалгаж байх явцдаа зүгээр ингээд дуу хоолойгоор ярилцахгүй тухайн менежерийн үзүүлж байгаа хариу оруулыг аягүй сайн анзаарна шүү дээ. За манай хүн энд дуртай байна уу, дургүй байна уу, энэ дээр өөртөө ихтэй байна уу, итгэлгүй байна уу гэдгийг нь би өөрөө үнэлчээд одоо би өнөөдөр энэ менежертэй ямар төвшний чиглүүлэг өгөх вэ гэдгээ тохируулна. Чиглүүлэг ихтэх юм бол нөгөө менежер маань захирал надад итгэхгүй байгаа мó да гэд уран зориг бас жоохон мохчин. Чиглүүлэг багтчих юм бол за би одоо яг яах вүлээ дээ гэд мэдэхгүй байгаа дээр нь улам юм нөгөө тодорхой бас байдал ер нь ямар ч ажил дээр л ямар ч ажлын тайсан байдаг шүү дээ. Тэгээ тодорхой бас байдал үүсгэжүүл ажил даалгалт маань бас амжилтгүй болчихно. Тэгэхээр чиглүүлгийн нэг дээр тохируулах. Дараа нь ажил даалгасан хугацаанд хяналтаа тохируулах. Хяналт ихтүүл
Ахаал менежер захирал надад итгэхгүй байна. Мгм. Хяналт багтчих юм бол Аха. ахаал нөгөө хүлээж байгаа үр дүндээ хүрэхгүй байх Аха. гэсэн нэг ийм л процессор л явж байгаа. Аха. Тийм байна. Би таныг бол анзаарахтаа манай профессорын захирал сүүлийн үед нэлээ ингээд бас нэг юм та байсан байгаагүй тэнд 3 гал гэдэг эмнэлгийн үйл ажиллагаа жигдэрсэн байгаа байхгүй юу? Би тэг ингээд бүх юм явагдаал ингээд байж байна. Тааж тийш тийш гадагшаад тийш явж илүү бас бизнес хөгжил сургалт гэл ингээд явж байгаа харагддаг. Тэгэхээр таныг байхгүй хоорондоор захирал үүсгэн байгуулагч байхгүй хоорондоор үйл кампани тэ яаж ингэж гой цэгцтэй үйл ажиллагаа нь жигд ингэж явагдаад байна. Энийг та хийх процесс нь ямар шүү байв? Энэ бол одоо манайх хамгийн халуун сэдв шүү. Энэ бол та бас айгүй зөв л анзаарсан байл. Ер нь их ярхай хүн байна. Тэгээ нэрэл би өстэй яг өдөр тутмын үйл ажиллагаанд бол би оролцохгүй. Намайг байсан байгаагүй. Ингээд манайхан голдролдоо ороод үйл ажиллагаа маань явдаг болсон. Энэ чинь нөгөө удирдлагын төвшөнд удирдлагын багийнхан маань айгуу сайн ажиллаж байна. Удирдлагын багийнхан маань бас дахиад өөрсдийн нөгөө доор албан тушаалд ажиллаж байгаа менежерүүдэд зөв чиглүүлж чинь, зөв удирдах чадчихээн гэх мэтчлэн гэл дандаа л багийн ажил зөв чиглүүлэг, зөв удирдлага байгаа учраас л одоо манай эмнэлэг ингээд надаас хамааралгүйгээр үйл ажиллагаа нь яваад байгаа юм л да. Тэгэхээр би энийг юу гэж харддаг гэхээр зэрэг хамгийн гол нөгөө зөв хүмүүсийг байх ёстой газарт нь тий зөв албан тушаалд нь мэддэг чаддаг ажлыг хийлгэж ингэж томилсны үр дүн юм болоо да. За тэгээ хамгийн чухал нь ерөөсөө чи бол та бол 3 гал эмнэлгийн үнэт зүйлүүдийн нэг шүү. Угаасаа манай үнэт зүйлд бол нөгөө байдаг ээлтэй эм чимлэгийн мэрэгжилтнүүд гэд оролцсон байдаг байхгүй юу. Тэгэхээр чи бол ингээд үнэт зүйл юм ингээд чамаар 3 гал эмнэлэг дутна штэ. Танаар одоо бид нар дутах учраас, танаар одоо манай үйлчлүүлэгч дутах учраас бидний нэг онцлогч нь ерөөсө хүн болгоны ард үйлчлүүлэгч хүний амнаас эрүүл мэнд байдаг. Тийм учраас энэ хүнийг ерөөсө дотор нь байдаг нөгөө галын насааж чин сэтгэлийг нь бадрааж тэгжээж дуртай юмыг нь хийлгэж ингэж ажилдаг учраас л манайхан ч ажилдаа айгуу дуртай. Энэлхтэй айгуу хайртай шүү дээ манай. Би энд нөгөө айгуу баяртай байдаг. Тий, би бас яг тэгж мэдэрсэн. Тийм ч учраас хүмүүс бас ингээд үйлчлүүлээл тогтмолтой тэнд бизнес өсөлт ингээд явагдаж байгаа шүү дээ. Тэгэхээр ахаад одоо ингээд ахаад таны ноу-хау гарч ирж байгаа байхгүй тий. Яаж энэ хүмүүсийг тэр захирал байсан байгаагүй сэтгэлтэй ажиллах уу гэхээр нөгөө байгуулгын алсын хараа үнэт зүйл. Манайхан алсын хараа үнэт зүйлийг зүгээр урай лозон мэтээр ойлгож зүгээр ингээд нэг за нэг юм байх ёстой гэсэн гээд ингээд биччихдэг. Тэгээ тэр нь болохоор нэг хүн болгондоо нэвчээгүй ажиллаж байгаа хүн болгондоо нэвчүүлж чадахгүй учраас нөгөө тухайн хүн чинь энд би байсан ч байгаагүй ч ялгаагүй юм байна. Энэ байгууллагын алсын хараач юу лээ? Энэ миний алсын хараа хувь хүний үнэт зүйлтэй чи яаж нийцэж байгаа вэ гэдгээ ойлгохгүй. Тэрийг ойлгуулах ажил бол манай менежмент тим багийн ажил тий. Тэрийг бол та аягуулсаа хийгээд байгаа юм байна л да. Та ингээд өөрөө эмч мэрэгчлээ, хүнсэн мэрэгчлж. За ингээд яг одоос нэг төрөлхийн ч юм уу тий энтерпренерлог тийм одоо шид чанар байна л да. Тантай бизнес хийгээд ингээд амжилттай явж байгаа. Гэхдээ танд одоо хувийн ментор гэж байна уу? Ментортэй болвол одоо ач холбогдол нь ер нь юу яаж харагдаж байна танд? Одоо сүүлийн үед ингээд ментор коучинг гэл айгүйх ярьдаг болсон шүү дээ тийм ээ. Байна. Би одоо ментортай ажилладаг болоод 4 дахь жил рүүгээ орж байна. За би түрүү ярьсан шүү дээ 2006 он хүртэл бол би нэг өөрийгөө би суралцах ёстой, хөгжүүлэх ёстой гэж мэдээд байгаа мөртлөө өөрийгөө нөгөө эмчээрэл хөгжүүлээд идэг. Орсын албанаар ординатор сураад ч юм уу эмчээрээ сураад байгаа мөртлөө эмчээ хийхгүй бизнес хийгээд идэг. Тэгтэл миний ингээд сураад байгаа чиглэл хийгээд байгаа ажил хоёр маань хоорондоо зөрчилдөөд исэн байхгүй өөрөө тэрийг ойлгохгүй явжсэн. 2006 оноос араа илүү нөгөө бизнестэй өөр дараагийн төвшөнд гарч ийн штэ. Олон хүн удирддаг болоод олон хүнтэй ажилдаг болоод эхлэнгүүт чинь би ч одоо юунд сураад одоо миний сураад исэн юм одоо өнөөдөр миний хийж байгаа ажилд ерөөсөө ямар ч хэрэггүй штэ гэдгээ ойлгож эхлээд тэгээд бизнесийн чиглэл рүү ингээл богино курс мөрсийн тэр юм сурч эхэлж байгаа юм. За тэр үеэс за ер нь яг мэрэгчлэрээ сурах чиглэл рүүгээ бол багасгасан. Гэхдээ одоо болтол би зогсоогүй нөгөө мэрэгжилдээ хайртай болохоор ер нь бол сурах дуртай. За тэр үеэс бизнесийн чиглэл рүүгээ
суралцаж эхэлсэн. За тэгээд яг нь бизнес маань тасралтгүй байнга хөөсөж, хөгжиж, тэлж явж байдаг. За 3-4 жилийн өмнөөс эхлээл нөгөө ковидын хүнд үетэй тулгарлаа шүү дээ. Энэ бэрхшээл бас манайхыг ч гэсэн тойроогүй тулгарсан. Энэ үеэс эхлээл за миний ингээд хамаг мэддэг юм дууссан юм шиг би юу ч хийж чадах байлцсан шиг мэдрэмж төрөөд. За ерөөсөө ингээд би ерөөс мэддэг чаддаг хүнтэй өөрийгөө чиглүүлүүлж ажиллая. Тэгэхгүй бол ерөөс болохгүй болсон юм байна гэж ойлгоод тэгээд ментортай ажиллаж эхэлсэн байгаа. Ментортай ажиллахын давуу тал байлгүй яах вэ? Би чи ерөөсөө тэр чигтээ эрүүл мэндийн салбарын ерөөс би эмчил хүн шүү дээ. Их барих мэгтэйчүүдийн эмч. Надад ингээд захирал гэхээс илүү эмч гэдэгтэй л би өөртөө аюу гоё ингээд бахархалтай, ихтэй аюу гоё байдгийг. Тэгсэн чинь одоо энэ бизнес гэдэг маань ингээд шал тусдаа бие даасан салбар шинжилгээ ухаан байгаад идэг. Би өөрөө тэрүүгээрээ ерөөсөө нэг сурч мураачгүй байгаад идэг. Тэгээд ментортай ажиллахаар зэрэг ментор маань яг миний ямар төвшөнд байгааг, миний бизнес яг ямар төвшөнд байгааг, за манай гэр бүлийн бизнесийн болон миний өөрийн одоо онцлогийг, миний удирд харга барилын онцлогийг эхлээд намайг судална л да. Судалж байгаа. За ийм юм байна гэдээ оншилж гаргаж ирээд оншилсныхаа араас ингээд чиглүүлгээ өгөөд ингээд ментортай хамтраад ажиллаад явхад миний нуруун дээрх ачаа бол 50% хөнгөрдөг шүү. Тэгэхээр жижиг дунд бизнес эрхлэгчид минь те холоо явчихсан хойноо биш. Эхнээс нь ментортойгоо явах юм бол илүү урт замыг богинохон хугацаанд туулна. Бага хүч хөдөлмөр, бага одоо цаг хугацаа зарцуулна. Тэгээд арай богино хугацаанд хүсэж байгаа үр дүнд амжилтандаа хүрэх магадлал чинь илүү өндөрсөн. Замын арай дүт толгой тийм. За тэгэхээр ерөн сүүлийн үед ментор коучинг гэж яриад байгаа. Менторыг та ер нь яаж сонгосон бэ? Ментор сонгох гэдэг бас хэцүү тий. За тэр хэцүү. Би ер нь бол нэг ментортай болъё гэсэн хүсэл бол надад байсан. Энэ хүсэл маань бараг 10-аад жилийн өмнөөс л надад төрж эхэлсэн байх шүү. За. Тэгээд ментор хайж исэн энэ тэнд тийм ментор байна. За тэгээ ментор гэдэг бол яг тухайн хүний мэддэг чаддгаас гадна хувь хүнийх нь талаас би ер нь тухайн албан тушаалтай ч юм уу тухайн мэрэгжилтэнтэй ч юм уу ажиллах ш би ерөөсөө энэ хүний хүн л гэж харж л харилцаж ажиллаа явуулдаг онцлогтой байхгүй. Тийм учраас ерөөсөө энэ хүн ментор гэдгээс илүү энэ хүн байх ёстой гэдэг талаас нь айгүй харж үнэлж зэгнэх дуртай байсан. Тэгээд за яг одоо ментортай болчих гэж нэг шийдээчгүй мөртлөө ер нь ментортай болох нь зөв юм байна. Тэгэхгүй л энэ бизнес салбарч үнэхээр миний мэддэггүй салбар. За би бол одоо ер нь цаашаа яаж явах ёстой вэ гэд хайж байсан. Тэгэж хайж байгаа. Тэгээд нэг уулзах ёстой хүмүүс уулзах ёстой газар уулздаг гэдэг шиг манай ментор манай эмнэлгээр үйлчлүүлж таарсан. За тэгээ яг үйлчлүүлж таарах үед нь тэгээд ментор дээр маань бас нэг сэтгэл ханамжийн асуудал үүссэн. Тэгээд сэтгэл ханамжийн асуудлыг үүсгэхийн тулд мэйл бичсэн байхгүй юм байна. Тэгээд ер нь бид нар гол чиглүүлэх зүйл маань үйлчлүүлэгч гэдэг шүү дээ. Тэгэхээр зэрэг би за алив хана болохоо байсан яасан ийсэн гинэ уулзын учрыг гээд ингээд уулзаж учирж явж байгаад тэгээд за окей энэ хүн ерөөсөө миний ментор муу юм байна шүү гэд тэгээд би тэр одоо 3 жил гараад он гараад 4 дахь жил рүү орж. Зөв. Тэгэхээр энд бас дахиад ингээд аягүй гоё нөө хаа орж ирж байна л та. Бид нар бас одоо Гүрэн Академийн хувьд бол бид нар нөгөө манад дээр сураад төгссөн хүмүүс рүүгээ үе залгадаг байхгүй юу? За та ингээд яхаа сурцсан. Одоо тэгээд юу болж байна? Сурсан юм мартаж байна уу? Хэдэн хувийг хэрэгжүүлж явах шиг байна? Таны одоо хувийн болон одоо ажил төрөл дээр чи ямар өөрчлөлт гарав гэдэг ингээд асуудаг тий. Тэр яг таны хэлдгээр бид нар буцаад үйлчлүүлэгч нараасаа тогтмол ингээд бүгднгээс навч чадахгүй л тий. Гэтэ ингээд сонгоотой ингээд хамаагүй шууд сонгоол байгууллагуудад би олж шинэ сонгож байгаа л ярьцдаг байхгүй. Тэгэхээр та бол бас өөрөө ингээд захирал хэдий ингээд тий хамгийн үүсгэн байгууллага захирал гэдэг явж байгаа ч гэсэн тий үйлчлүүлэгчийнхаа одоо тэр сэтгэл ханамжтай байдал дээр одоо ингэж сайн анхаарал хандуулж асан гэж явдаг байх нэ манайхаа. Тэр дээр бас ингээд дараагийн алхмуудаас гарч ирж байна тийм ээ тий сонирхолтой байна. За одоо та ингээд хэлж байна шүү дээ тий ингээд хуучин бол одоо 30-аад жил та бизнес бол эрүүл мэндийн салбарт ингээд ажиллаа явж байгаа. Одоо дараагийн нэг генерашн гэдээ гараад ирсэн.
Тэ Z generation гэд гараад ирсэн. Энэ дээр тань дээр одоо ямар танаас салбарт мэдрэгдэж байгаа зүйл байна уу? Та одоо дараагийн үеийнхэнтэй та одоо харилцахад асуудал тулгарч байна уу? Бас энэ одоо нэлээ бас хөндөгддөг сэдв байгаа дээ. Тийм. За ер нь манай эмнэлэгт одоо 18-аас 75 насны хүмүүс ажиллаж байна. Вау. Тэгэхээр зэрэг өстэй маш олон генерашнууд хоорондоо солонгорч ажиллаж байна шүү дээ. Ааха. Та тэгээ юу ажиглаж чинь ер нь ямар ялгаанууд байх шиг байна? За яг бас генерашн болгонд ялгаатай болон нийтлэг талууд байгаад байгаа юм. За нийтлэг тал нь болохоор зэрэг би бас нөгөө салбарын онцлог, мэргэжлийн онцлогтойгоор холбоотойгоор гарч ирж гинөө гэж хардаг. За Ахмад үеийнхэн бол яах аргагүй л одоо нөгөө нэг социализмын үеийн би өөрөө ч гэсэн тэр соц үеийн сүүлчийн бүтээгдэхүүн шүү дээ. Гэхдээ би социализмаас бас авах юм ихтэй байсан шүү. Над болон надаас дээш Ахмад үеийнхэн бол социализмаас тэр нөгөө Сахилга бат гэдэг юмыг айгуу сайн авч гарсан. За тэгээ манай залуучууд намайг шоолт гэдэг нэг воркшоп хийгээл багаар ажил хийхээр Сахилга бат гэж өвччихвээ Сахилга бат хийчихвээ. Надаар тоглодог байхгүй. Гэхдээ үнэхээр ерөөсөө ямар салбарт байгаа, ямар генерашны ямар мэрэгжилтэй хинбэ гэдгээс үл хамааран ерөөсөө бид нар Сахилга баттай л байж чадах юм бол өөрийнхөө хүссэн үр дүнд хүрч чадхаар байгаа байхгүй. Тэгэхээр энэ Сахилга бат гэдэг юмыг эрүүл мэндийн салбар бол ерөөсөө хүссэн хүсээгүй нөгөө сахихасаар аргагүй болдог. Хагалгаа 8 цагт эхэлнэ гэхэд тэр эмч 75 байна уу, энэ совилогч 21-тэй байна уу, үл хамааран генерашн хоорондын ялгаанаас үл хамааран 8 цагт ирэл хагалгаа эхэлж байх ёстой. Тэгэхээр зэрэг энэ дээр генерашн хоорондын ялгаа гарах үеч байна, гарахгүй үеч байна. За Z generation-ийнхний нэг онцлог нь болохоор зэрэг бидний үеийнхэн чи ер нь өөрийгөө нээж ярилцах, дотор хүний нээх энэ төр тал дээр бол ерөөсөө тас хаалттай тийм үе байсан шүү дээ. Z generation-ийнхэнтэй ингээд ярилцаад авах юм бол тэр талд айгүй нээлттэй. Тэгээд тэр талын нээж олж аваад тэгээ бид нар чинь хүнтэй ажиллаж ийн л гэл би ерөөсөө яриад байгаа шүү дээ. Би ерөөсөө энэ совилогчтой юм уу, энэ эмчтэй, энэ менежер, инженертэй ажиллаагүй би даваа суран гэдэг хүнтэй, би цэцгээ гэдэг хүнтэй ажиллаж байгаа байхгүй юу. Тэр талаас нь энэ хүн юунд дуртай юм бэ, энэ хүн юунд дургүй юм бэ. Ер нь бидний нийгэм даяараа нэг дутагдаад байгаа юм ингээд нэгээ хүндэтгэл нэгэндээ итгэл нэгнийгээ хайрлах халамжлах сэтгэл тийм юмны дутагдалт манай нийгэм орцсон байгаа юм. Тэгээд одоо тэр Z generation-ийн хүүхдүүд чинь ялангуяа аав ээжүүд нэг юм нийгмийн амьдралын айгүйх хэцүү зүйлд нухлагдаад яг ийм юмнуудаар дутагдцсан. Тэгээд гэртээ бас нээлттэй ярилцаж боломж байдаг ч юм уу байдгүй ч юм уу тэгээ ингээд ажил дээр ингээд нээлттэй ярилцаад сонсоод өчиг тэгвэл тэгтээ тэр хүүхдийг сонсохдоо сул талыг нь дотроо хадгалж юм эсвэл чиний эн чинь болохгүй байгаа юм байна шүү дээ. Тэгвэл чи ингээр гэдэг талаас ярихгүй шүү дээ. Тэр хүүхдэд бид нар итгэл өгнө. Тэр хүүхдийн дотор байгаа галыг бадрааж өгнө. Тэгжиж тэр хүүхэд өөртөө итгэл нь асчиж нэр би энэ мэрэгчлэр туршлагачих боломжтой юм байна. Би нэрээ мэрэгжил, миний мэрэгжил нэрээ гоё юм байна. Миний мэрэгжил хүнд л тусалдаг юм биш үү? Би чинь яасан гоё юм бэ гэд ингэж ингээд нэг нэгээр барьцаа цааш нь ахиулж ээж энэ генерашнийхээ онцлогтой тохируулж ажиллахгүй бол ерөөсөө л ийм ажил хийх ёстой шүү, тэгх ёстой шүү гэдэг ийм ажил гэсэн маягаар хандах үе байна. Ажил сахилгат дүрм тийм үед хандах үе байна. Тэгтэл энэний цаана хүн байгаа учраас энэ хүнтэй хүн гэсэн өнцгөөс хандах үе байна. Энэ хоёрын балансыг л тохируулах хэрэгтэй юм болоо та. Харин тийм ээ. Тэгэхээр одоо яг нөгөө таал сая ингээл сонсоод яриад ингээд гал эрмэлзлийн бүрдүүлээд гэд ингээ ярьж байгаа. Тэгэхээр энэ дээр яг одоо бидний хамгийн их нөө хилдэг EQ-г та ярьчих байгаа байхгүй тий нөө сэтгэл хөдлөлөө удирдах чадваргаа ярьчих. Эмпати гэдэг нөө бусдыг ойлгох чадваргаа ярьчих байгаа. Тэгэхээр энэ бол яалтчгүй л одоо үед бидний энэ удирдаад явж байгаа манлайлагч нар менежерүүдэд зайшгүй гэдэг юм өөрсдөд суулгах стайл яг чадрууд байгаа даа. Та энийг бол ингээл сая хичээл зааж байгаа юм шиг л ярьчлаа. Тий. За тэгээд Пүүжин цэцэрлэгийн хувьд бас бид нар уламжлалт асуулт байдаг. Манай Cappuccino Time. Хэдийгээр хэдүүлээ ингээ бизнес ингээ юмуд ярьж байгаа ч гэсэн тий тухайн хүний байгууллагын ер нь үүсгэн байгуулагч менежер захирлууд тухайн компанид ингээд соёлыг бүрдүүлээд явж байдаг маш том
role model буюу одоо үлгэр дуурай гэж бид нэр бол хардаг. Тэрийг ч та мэдж байгаа. Тэгэхээр пүүжи захирлын хувьд та өөрөө та ингээл анзаарахгүйсэн ч гэсэн танаа эмгийнхэн таныг хараад баг ингээл санаатай санаагүй л баг таныг ингээл дуурайгаад л явж идэм байна л да. Одоо яг удирдлагаа дуурайгаад, даган дуурайгаад ингээ явж идэг. Тэр та ер нь өөрийнхөө одоо яг нэг минь дуршихуй гэж нэг зүйлээ тий. Минь дуршихуй дээр хэрэг анхаарч чинь well being гэж яриад байна л да. Одоо сэтгэл зүй, бие бэлтрийн эрүүл мэнд дээр ер нь яаж анхаарч чинь. Энийг одоо та ч өөрөө эрүүл мэндийн салбарын хүн. Тэгээ энийг бид нар яагаад асуудаг вэ гэхээр маш их ачаал агаад явж байгаа захирал менежерүүд өөрийнхөө яг ингээд хаях бас үе байдаг тий. Тэгэхээр танд ийм үе байв уу? За тэгээд яаж одоо бас ингээд өөрийнхөө таныг одоо бол харахад бол хэл сайхан харагдчих. Тэгээд тий ингэж өөрийнхөө энэ их ажлын хажуугаар ер нь яаж өөрийнхөө минь доршихуд ер нь анхаарч байна. Тэр ноу хаваа хаваалцал. Өөрийгөө хаях үе байсан. Аа. Ер нь бизнесийн салбарт ингээд бизнесээ тодорхой төвшөнд гаргах гээд зүтгэж байгаа захирлуудын хувьд нэг тодорхой хэмжээний ийм үе байдаг юм шиг байгаа юм. За тэгэнгүүтээ яг энэ өөрийгөө хайсан цаг үеийг зогсоодог зүйл нь ер нь ихэвчлэн өвдөж хүн ухаан ордог юм уу тал гэж би боддгийн. Тийм. Намайг ч гэсэн яг тэгжил зогсоосон. Тэгэл өвдөнгүүтэйгээ би ч одоо юу болоод ийна гэж зогсоол нэг эргэж игээд харахаар зэрэг яхаарахгүй өөрийгөө хайцсан байгаад байгаа шүү дээ. За окей ингэж явж болохгүй юм байна. Тэгээд ёстой нөө well-being буюу минь доршихуй руугаа анхаарч эхэлж байгаа юм. Гэхдээ яг ер нь угаасаа миний нөгөө гэр бүлийн хүмүүжил тий хувь хүний маань онцлог гэнтэр анханасаа ерөөсө зөв бай, бүх юм зөв бай. Зөв хоолол, зөв хандлагатай бай гэх мэтчлэн төлөвшсөн байсан. Тийм учраас би нэг эргэж хараад өөрийгөө залруулахад надад тийм хүнд байгаагүй. Айгүй амархан байсан. Тэгэхээр одоо ер нь хүн болгон л мэдэндээ зөв тасгал хөдөлгөөн тэрэ гэдэг. Би гэхдээ сэтгэл зүйн эрүүл мэнд, биеийн эрүүл мэнд хоёр бол ерөөсөө хүний хос эрхтнүүд шиг. Баруун зүүн хоёр нүд. Баруун зүүн хоёр чих. Энэ хоёрын тэнцвэртэй барьж байж ич минь доршихгүй маань оршин тогтно. Яг манайхныг анзаараад байхад биеийн эрүүл мэнд ингээл фитнест яваал, зөв дасгал хөдөлгөөн хийгээл, зөвөр хооллол ингээд ахаар мөртлөө сэтгэл зүйн эрүүл мэндийн тал хоцрогдоод байгаа байхгүй юу? Монголчуудын нэг сул тал нь хэвээр ингэж хэлж байгаа юм уучлаарай. Сэтгэл зүйчдэр очихосоо ичдэг. Энэ бол ерөөсөө ичих асуудал биш. Сэтгэл зүйн хэрэглээ бол бид нарын ингээд агаар амьсгалж байна. Энэндээ би даашаа бүр энийг бол ус хоолноос илүү дээд хэрэгцээ гэж гаргаж тавина. Би 2012 оноос эхлээд сэтгэл зүйчтэй ажиллаж эхэлсэн. Яг тэр үеэс би миний минь доршихуй алдагдаад ийна гэдгээ анзаарч эхэлсэн үеэсээ эхлээд сэтгэл зүйчтэй ажилласан. За энэ хооронд би ерөн сэтгэл зүйчээ солиогүй дээ. Тууштай нэг сэтгэл зүйчдэрээ явдаг. Тэгэхээр зэрэг ингээ сэтгэл зүйн эрүүл мэнд, бие махбодын эрүүл мэнд хоёроо хос эрхтэн шигээ ингэж зэрэгцүүлж явж иж минь доршихуй маань яг бүрэн утга учраараа оршиж байгаа юм. Тэгэхээр одоо ялангуяа бизнесийн салбар чинь нэг маш хэцүү салбар штэ. Жил болгон нөгөө ямар мэрэгжил, ямар салбар хамгийн өндөр стресстэй байдгийм бэ гэсэн нэг тийм судалгаа гард юм бэлээ. Дэмбийн судалгаа байлуу да. Одоо ч 24 он гэдэг чинь 20-од оноос өмнө дандаа эмч нар байдаг байсан юм. Их их эмэгтэйчүүдийн эмч, нийс заслын эмч, мэдээгүй зүйлийн эмч гэх нөгөө өндөр эрсдэлтэй ажилтг эмч нар 1 2 3 гэж ордог байсан байхгүй юу? Тэгсэн чинь 20-од оноос 21 2 оноос хойш эхлээд нэрсэн 1-р байранд эрчимтэйгээр бизнес хэрэглэв. Бизнес эрхлэгч гэж явдаг болцсон. Тийм учраас одоо бизнес эрхлэгч минь сэтгэл зүйн эрүүл мэндэд анхаарал тавиа. Сэтгэл зүйч бол бидний хувьд бол ерөөсөө агаар мэд хэрэгтэй юм аа. Тэгжээж минь доршихуйгаа бид нар хадгалж тэгээд нөгөө өксөд байгаа үр дүндээ хүрч амжилтандаа хүрч чадна шүү дээ. За тэгвэл одоо хоёулаа ингээд ажил даалгах тал дээр таньдас нэлээд наривчлалтай асуултууд асуугаад ингээд яваад байгаа тий. Тэгэхээр ажил даалгах дээр бид нар ч гэсэн ингээд жижиг дундийнхандаа зөвлөх үйлчлэгээ үзүүлээд явах халаар бас яг тухайн компани захирлуудад нэлээд асуудал байгаа юм байна гэж хардаг байхгүй юу? Ямар асуудал вэ гэхээр нөө итгэлийн асуудал.
Тэ. Итгэж чаддгүй. Нөө хүмүүстэй ингээд нэг юм итгээд ингээд нэг ингээ юмаа өгчих гэхээр болдгоо ингээд итгэлийн асуудал үүсээд идэм билээ дээ. Тэгэхээр пүүжэ захирлын хувьд яг энэ итгэлийн асуудлыг та ер нь яаж шийдсэн бэ? Яаж ингэж гоё өргөчлөлтөй болчоо? Танай одоо ер нь бол 3 галын эмнэлгийн соёл гэсэн үг шүү дээ, тий. Тийм. За ер нь ажил даалгахын хамгийн гол үндэс нь итгэл юм байгаад байгаа юм л да. Тэгээд энэ хүнд би одоо итгээд энэ ажлыг даалгаж болох уу гэдэг дээр одоо энэ хүн маань эхлээл зүгээр мэрэгжилтэнгээр ороод тэгэл дээшээгээ албан тушаал ахаал тэгээд ажил даалгах хэмжээнд хурж ирж штэ. Энэ болтол за хамгийн эхлээд тухайн даалгах гэж байгаа ажлаа би өөрөө яг нэг бүрэн гүйцэд ойлгосон, судалсан, мэдэрсэн байна. Тэрний дараагаар миний энэ ажлаа даалгах гэж байгаа менежер маань энэ ажлыг даалгах үс хэмжээний мэдлэгтэй юу, ур чадвартай юу, туршлагатай юу, итгэл даах үйцүү гэд менежерээ үнэлсэн байна. Тэгээд миний хамгийн гол хардаг юм бол би ер нь энэ даалгавраас юу хүлээж байгаа юм? Би үр дүн хүлээж байгаа юм уу? Үгүй бол үр дүнгээс гадна энэ даалгавраар далимдуулаад би менежерээ хөгжүүлээд авах гэж байгаа юм уу? Гэдгээс шууд хамаарна. Хэрвээ энэ ажил маань ингээд ач холбогдол нь өндөр, цаг хугацаа давчуу, одоо хурдан өндөр гүйцэтгэл шаардах ажил байх юм бол шууд ур чадвар бүхий менежертэй даалгаад чиглүүлгээ өгөөд орхино. Хэрвээ саяын одоо хэлснүүд маань араа юм болон зөөлөн нөхцөл байна шүү дээ. Тэгхийн бол би энэ даалгавраар талентуулаад би энэ менежерийг хөгжүүлээд авъя. Энэнд би нэг итгээд үзье. Гэд ажлаа даалгана. За яг тухайн хүлээгдэж байгаа үр дүнгээ бүрэн гүйцэд ойлгуулад чиглүүлгээ яг түрүү би ярьсан шүү дээ тохируулах хэмжээтэй чиглүүлгээ тохируулаад итгэлээ өгөөд үлдээхэд бол ер нь залуучууд гүйцэтгэгчдэг. Бас өөр зорилгоор бас ажил даалгаж болно. Нөө шинэ ажилд орж ирчээд нэг ингээм хамт олондоо жоохон хүлээн зөвшөөрөгдөж чадахгүй нэг юм өөртөө итгэлгүй ингээл динжигнээд байгаа менежерүүд анзаарагдсан шүү дээ. Тэгэхээр н зэрэг тэр менежертэйгээ хамт олонд нь хүлээн зөвшөөрүүлүүлэхийн тулд тэр менежерт зориулсан ажил гаргаж даалгаж болно. Энийг чи сул байгаа учраас чамайг хамт олонд чинь хүлээн зөвшөөрүүлэх гэж хэлэхгүй шүү дээ. Чамд ийм потенциал байгаа надад харагдаад ах юм. Чиний энэ потенциал ингээд танай багт хамт олонд нь манай эмнэлэгт айгүй чухал байна. Тэгээд би чамд энэ даалгаврыг би чамд итгэж өгч байгаа байхгүй юу? Мэдхгүй чадахгүй юм байх юм бол тухайн ажил даалгах үйл явцад процессын явцад нээлттэй шүү. Үгүй бол энтэй холбоотой асуудлыг энэ албаны дараагаас асуугаарай. Энтэй холбоотой асуудлыг энэ захирлаас асуугаарай гэдэг чиглүүлгийн тодорхой өчгөөр зэрэг одоо тухайн хүүхэд ингээд хамт олондоо хүлээн зөвшөөрөөд итгэл төрөөд ингээд эхэлдэг. Гэх мэтлэн ингээд ажил даалгахыг янз бүрийн зорилгоор даалгаж болж байгаа юм л да. Миний нэг баримтлагдаг зарчим байна. Итгэн. Хүн болгон ер нь итгэл даах үйс шүү дээ. Энийг манай захирлууд өөрсдөө ойлгох хэрэгтэй. Энийг хөгжүүл энэ чадахгүй байгаа. Энийг хөгжүүл энэ болохгүй байгаа. Одоо би л өөрөө дээрээ нэг ингээд төр картана татчихагаад итгэж хэрэгтэй байхгүй юу? За энэ чадна. Тэгтээ энэ дээр хамгийн гол нь түрүүний нэг ажил өгч байгаа өрийг даалгавар мэрэгчлэн хоёроо зөвөр боддоор үнэлжээл ерөөсөө шууд итгэнэ. Итгэжээд алдаа гаргаж болно шүү. Энэ чинь хүн шүү. Ер нь бол хэн алддгийг ажил хийж байгаа хүн алдаа гаргаж. Ажил хийж хийхгүй байгаа хүнээс алдаа гарахгүй. Тэгээд ажлаа хийчээ, болчий, бүтээчээ гэд алдаа гаргацсан байгаа дээр нь чи тэнийг юм уу, мангар юм уу гэд ингээд ах юм бол тэр хүн хөгжигчгүй, тэр хэмжээгээрээ байгуулга хөгжигчгүй. Тэгээд бид миний нэг юм гол баримтлагдаг зорилго байдгийм. Бид нар энэ залуучуудыг нийгэмд хэрэгтэй, өөртөө итгэлтэй, амьдралдаа итгэлтэй, галтай цогтой амьдруулах хүн болгож бэлдэх үүрэгтэй. Одоо бид нар тэхийн тулд энэ хүнийг зөвхөн ажил үүрэг талаас нь биш бас амьдрал талаас нь ч гэсэн бас бэлддэг байхгүй юу. Тэгэхээр зэрэг би залуучуудад хэлдэг. Ажил хийж байгаа хүн алдаж болно, давтаж болохгүй. Тэгтээ алдахдаа эрсдлээ тооцно. Эрсдлээ тооцоод
эрсдлийн менежментэд төлөвлөөд ингэж алдвал ямар эрсдэл гарахын, тэгэж алдвал ямар эрсдэл гарахын, тэгвэл яах вэ, ийх вэ гэдгийг гаргаж агаад энэ ажлаа хийн. Тэгээд алдчих юм бол уухгүй. Би энэ дээр ийм алдаа гаргачлаа. Энийг одоо яах вэ? Холтгоос өмнө залруулна ш. Нэг ийм үг байдаг штэ. Залруулж болох алдаа аваас уралж бухимдах юм. Залруулж болохгүй алдаа аваас уралж бухимдах юм. Тийм. Ерөөсөл эн чинь л байхгүй юу. Тэгэхээр зэрэг менежертэй итгээд алдах боломжийг олгоод алдсан ч гэсэн алдаагаа нуухгүй ил тод ярилцаад энд алдааг богино хугацаанд залруулах тэр нөхцөл байдлыг хангаж ийм удирдлагаар л хангаж өгөх нь ерөн захирлын үүрэг юм байна л гэж би боддгийм шүү дээ. За маш их баярлалаа. За тэгээд Cappuccino Time дээр маань одоо та бол манай хамгийн анхны эмэгтэй бизнес эрхлэгч зочин баггүй юу? Тэгэхээр ингээд сүүлийнхээ асуултыг асууя. Тэгэхээр энэ дээр би юу гэж асуух вэ? Тэгэхээр та эмэгтэй хүн Монголд ер нь бизнес эрхлэх ямар бэ? Одоо давуу болон сул тал гэж байна уу? Та ер нь одоо өдийг хүртлээс мэдэрсэн одоо өөр дээрээ мэдэрч байгаа зүйлээс хуваалцвал. Эмэгтэй бизнес эрхлэгчдийн хувьд за яг аль аль нь байдаг. Гэхдээ надад бол давуу талууд нь илүү байдаг гэж би хараад байгаа юм. За сонирхолтой юм байна. За одоо бизнес эрхлээд явж байхад чинь бид нар нэг юм тодорхой үр дүнд хүрнэ гэл ингээл зорьсон байгаа штэ. За тэгээ тодорхой үр дүнд хүрнэ гэж зорьсон байхад чинь энэ бол яа харахгүй нөгөө эрэгтэй эмэгтэй хүйсний онцлогийн асуудал бас байдаг. Эрэгтэй захирлууд бол ерөөсөө нөгөө тухайн процесс яаж яваад энд хүрэх вэ гэдэг дээр анхаарахгүйгээр шууд үр дүнгээ хараад үр дүн нэгдэг. Эмэгтэй хүн болохоор зэрэг одоо нөгөө тархины бүтцийн онцлогоос хамааран яаж яваад энэ үр дүнд хүрэх вэ гэдэг дээрээ анхаарал тавьдаг. Тэгтэл энэ хүрэх гээд байгаа үр дүн хүн хийн. Хүрэх гээд байгаа энэ үйл явц процесс дээр чинь хүн ажиллана. Тэгэхээр одоо эмэгтэй бизнес эрхлэгчийн давуу тал нь процессоо явж байхад нь нөгөө хүнтэйгээ ажиллаад ингээд явхаар илүү ингээд үр дүндээ араа илүү үр дүнд хүрэх ч юм уу, араа илүү хялбараар хүрэх ч юм уу, тий. Нөгөө түрүүний ажил даалгах процесс байна шүү дээ. Бас эдээ чинь яг адилхан л үйл явц өрнөд байгаа байхгүй юу? Гэж анзаардгийн. За дараагийн давуу тал нь болохоор зэрэг ёстой тухайн байгууллагч байна уу, гэр бүлч байна уу, ер нь л адилхан л бүтцтэй байгаад идэг. Тэгтэл одоо гэр бүлд ээж яг ингээд ямар үүрэг ролтой тий, яаж гэр бүлийн уур амьсгалыг яаж удирдах авч явдаг вэ? Яг энтэй адилхан процесс бас ажил дээр яваад байгаа байхгүй юу? Тэгэхээр чин зэрэг би чин гэртээч ээж эмэгтэй хүн гэсэн одоо хүйсийн давуу талаараа байна. Ажил дээрээ очисон ч гэсэн ээж эмэгтэй хүн гэсэн хүйсийн давуу талаараа байгаад байдаг. Би бол одоо эмэгтэй бизнес эмэгтэй захиралтай байгууллагуудыг вау, браво гэж боддгийг шүү. За дараагийн нэг давуу тал нь болохоор зэрэг эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих сан гэтэр гэлтэй. Тэгээд банкнууд маань болохоор зэрэг эмэгтэй бизнес эрхлэгчдэд зориулсан хөнгөлөлттэй зээл. Энэ миний бол энэ төр надад айгүй гоё дэмжлэгтэй тий. Шинэ төсөл болгон дээрээ би дандаа нөгөө эмэгтэй бизнес эрхлэгч гэдгээрээ бахархдаг. Яг тэгвэл шинэ төсөл болгон дээр мэдээж санхүүжилтээ шийдвэрлэхийн тулд банкнд хандна шүү дээ. Тэгэл банкнд хандахаар чинь зэрэг та эмэгтэй захирал хэмжээнд танд ийм боломж байгаа эмэгтэй бизнес эрхлэгчдийн захирлуудыг дэмждэг ийм төсөл хэрэгжиж байгаа тэгж байгаа ингэж байгаа гэдээ би ер нь дандаа эмэгтэй бизнес эрхлэгч гэдэг давуу талаараа төслүүдээ санхүүжүүлж бас хөнгөлөлтэй зээлүүд энэ төр авах боломжууд бүрддэг. За тэгээд шүү эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих бас төрийн бодлогууд энэ төр явдаг шүү. Худалдаа ажил төрийн танхимаас гэх мэтчлэн тэгээд эмэгтэйчүүдийг илүү нөгөө хөнгөлөлттэй сургалтанд хамруулах гэл би бол нэг ийм давуу талуудыг харж идэгin. За сул тал нь гэх юм бол би эмэгтэй бизнес эрхлэгчдийг нөгөө нөхөн үржихийн нас чинь маш богинохон. Чинь одоо миний мэрэгжлийн онцлог шүү дээ. Тэгээд би нөгөө Монголын эмэгтэйчүүд аль болох нөгөө олон хүүхэд гаргаасаа ингэж Монгол улс хөгжинэ гэдэг өнцгөөс хараад идэг. Тэгтэл эмэгтэй бизнес эрхлэгчид маань цаг наргүй ажилдаг. Нөхөн үржихийн нас нь богинохон гэдэг төрж амжихгүй цөөхөн хүүхэдтэй байх гээд идэг. Үгүй бол төрсөн ч гэсэн нөгөө хүүхдээ анхаарах, хүүхэдтэй зарцуулах, гэр бүлдээ зарцуулах цаг энтер бас бага байдаг. Би ч одоо өөрөө яг л энэ замаар тулаал туучаал ирлээ штэ тий. Ийм сул тал
байнуудаа л гэж хардгаа. За. Маш их баярлалаа бүж үзэгчлээ. Та бол одоо манай нөгөө дэлхийн түвшний менежерийн ажил даалгах гэдэг хичээлийг бол яг ян тан сайхан яриад өгчлөө л доо. Тэгээ одоо бид нар чинь ажлуудаа хуваан тэгээ хүмүүсийнхээ ур чадвар одоо энэ ажлыг өгснөөр энэ хүн яг яах гээд байгаа ингээд зорилгод тодорхойлж агаад ингээ хуваана гэдэг. Ингээ та бүх сайхан юмнуудыг яг практик дээр энэ чинь ингээ хэрэгжээд эхлэхээр одоо хүмүүсийн үүдийн амьдралыг хөнгөвчилж хэлбэрчилж тэгээ бүгдээрээ аз жаргалтай ажлын байрыг бий болгох, дээрэс нөгөө суралцдаг, чөлөөтэй байж чаддаг, ажлаа гоё даалгадаг, итгэдэг буюу энэ чинь тэр чигтээ байгууллагын соёлыг л та ярьчлаа л да. Тэгэд манаас тэр хэлдэг байхгүй. Тухайн байгууллагын соёл тухайн компани удирдлагаас угаасаа хамаарат явж идэг гэж. Тэгээ би ер нь бол маш сайн ойлгочлоо. Яагаад гурван гал имлэг тийм гоё калчертай соёлтой байгаад идэм бэ. Тэгээ бас үдий ингээд энэ олон зөндөө олон хүүхдүүд төрдөг ингээд аюу хөөрхөн юм имлэг. Тэгэл нэг гоё тийм халуун дулаад би тэр хүүхдүүдийнхээ энергиэс болоод идэм үү гэсэн бас захирлын яг авч явж байгаа соёлын бас нэг тэр онцлогоос яалтчгүй ингээд байгаад байгаа юм байна. Тий. За ингээд хэдүүлээ Cappuccino Time подкаста өндөрлөе. Тэгээд маш их баярлалаа урилгыг хүлээж аваад алтан цагаа биднэрт ингээд зарцуулсан явдалд маш их баярлалаа. Тэгээ манаас бусад ингээд бизнес эрхлэгчнэр маань нэлээд бас хэрэгтэй сайхан ажлаа даалгах тал дээр ноу хав олж авсан баах. Дээрэс нь бас эмэгтэй бизнес эрхлэгчдэр ч гэсэн та бас маш гоё ийм давуу талууд байдаг шүү гэд яг л өөрийнхөө ингээд тулж байгаа зүйлсүүдийг яг практик дээр ярьсан учраас гоё өгөөчтэй дугаар боллоо л гэж би бол хувьдаа үзэж байна. Маш их баярлалаа танд. За баярлалаа. Урьсанд маш их баярлалаа. За тэгээд одоо туршлагаасаа хуваалцах боломж олгосонд баярлалаа. За баярлалаа. Та бүхний цаашдын ажилд амжилт хүсье. За танд ч гэсэн амжилт хүсье. За баярлалаа. За баярлалаа.